Хүйс өөрчлөгдсөний бүртгэлд хэрхэн бүртгүүлэх вэ? Хүйс өөрчлөгдсөний бүртгэл нь засаг захиргааны нэгжийн харайл харгалзан бүртгэдэг бүртгэл тул хүйс өөрчлөгдсөний бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтэд иргэн өөрийн биеэр Улсын бүртгэлийн ерхий газарт хандахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд бол хүйс өөрчлөгдсөний бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэл, иргэний өмнөх төрсний гэрчлэлээр эмнэлгийн байгууллагаас хүйс өөрчлөгдсөнийг нотолсон баримт бичиг зэргийг бүрдүүлнэ. Мөн дараах тохиолдолд дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд бол хэрэг гэрэлсний бүртгэлтэй иргэн бол гэрэлтэй дуусгар олгосон тухай эрх бүхий байгуулгын шийдвэр. Хүүхдтэй иргэн бол хүүхдийн төрсний гэрчлэгээ иргэний өмнөх мөн хүүхдийн төрсний бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэл зэргийг бол авсарах ёстой. Мөн гадаад хэл дээр байгаа баримт бичиг бол иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт бичиг болно. Дээр хүсэлтийг хүлээн авснаас хойш улсын бүртгэгч ажлын 7 хоногийн дотор хүйс өөрчлөгдсөний бүртгэлээ хөтлөнө. Мөн иргэн өөрийн биеэр хурж ирэх боломжгүй бол төрийн захин үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia системээр дамжуулан хүсэлтээ гаргах боломжтой.